За дэлхийн эдийн засгийн форумоос гаргасан ажлын байрны ирээдүй 2025 тайланд хиймэл оюун ухаан болон мэдээлэл технологийн бизнесийн 86%-ийг нь өөрчлөн бүтээн байгуулж буйг харуулж ийн гинэ. Яа. 86 ч өндөр чигээрэл явж штэ ерөөсөө юу. За хиймэл оюун ухаан үндсэндээ бид хурдтай өөрчлөлтийн дунд байна. Эдгээр нь зүгээр нэг тоо биш бөгөөд бидэнд тулгуурч сорилт боломжуудыг илэрхийлдэг. За ирээдүйн одоо ажлын хүчин зөвхөн хиймэл оюун ухаан том өгөгдөл гэх мэт технологийн ур чадвар биш юм а. За энд нь болохоор ерөөсөө уян хатан байдал, авхаалт самбаа, бүтээл сэтгэлгээ, сониуд замбаа, насан туршдаа суралцах, манлайлал ба нөлөө системийн сэтгэлгээ гэсэн зүйлүүд багтж байгаа юм байна. За одоо ерөөсө хурдтай байхгүй бол гүйцэгдлээ дээ. Гүйцэгдлээ. Тэгээ дэлхийн дахинд хиймэл оюун ухааныг стратеги бүтээлч ёс суртахууны хувьд одоо нэмэгдэж чаддаг удирдагчид хэрэгтэй л гэсэн. Тий, одоо ер нь хиймэл оюун ухаан ба тэр уламжилт ёс суртахуун хоёрыг нэгтгэж чаддаг удирдагч гэдэг бол туйлын ховор байгаа байхгүй. За жишээ нь бол ихэнх нь бол хуучинсаг болчиход байна. За сая одоо нэг Америкийн Трамп ерөнхийлөгч нь одоо ерөнхийлөгчийн сонгуульд гарч ирэл. За одоо би бол хиймэл оюун ухааныг дэмжинэ. Крипто валютыг дэмжинэ гингүүтэл тэр салбаруудын өсөлт бол ингээл божинж байгаа байхгүй юу. Тий, одоо яг одоо AI технологи буюу хиймэл оюун ухаан гараад тэр яана гэхээс илүүтэйгээр одоо нөө суралцаад хөгжөөд одоо тэрийг нь ашиглаад чадвараа ахиулаад явбал бас арайч хоцрогчихгүй баха зүгээр хүн шүүдэ энэ ч та тийм ээ.